За өмнөх хичээл тэр зэрэг өмнөх хичээл шүү дээ. Өмнөх бичлэг тэр зөвөр зэргийг тайлбарсан шүү дээ. Одоо арай жоохон бүнзгий орно гэх юм уу? За одоо ер нь бол x-ийн зэргийг тайлбарлана гэж болгочих. За x-ийн 5 зэргийг өрчгөн x-ийн 6 зэрэг. За энэ дээр x нь ямар тоо байгаа гэдгийг мэдэхгүй ба штэ. Тэгвэл ерөнхийдөө бол энэ x-тэй бол оролдохгүй зөв. Хэдүүл яг бодож чадхал оролдоно. Одоо энэ 5 болон 6-тай тоглолтын гэсэн үг байхгүй юу? За тэгээд хэрвээ яг одоо ингэ үржиж байгаа тохиолдолд зөв. X-ийн 5 дээр нэмэх нь 6 буюу яг x одоо x гэтээ энэ x-ийн оронд ямар ч тоо хийж болно шүү зөө. Өөр одоо y, p, m, a ч юм уу ямар ч тоо хийж болно. Гэхдээ энэ одоо бичлэгэн дээр зөвөр жишээн дээр x-ээр авчи за. Тэг хоёр ингээд x адилхан x байгаа штэ. Одоо энэ зэргийн суурь нь адилхан энэ хоёр тоог үржиж хахад зүгээр энэ суурийг нь хэвээр нь бичээд тэгээд энэ зэргүүдийг нь зөвөр хооронд нэмчихэд болно гэсэн үг. Тэгээд энэ ч одоо x-ийн 11 зэрэг болж байгаа. За одоо өөр тоо байж болно гэхээр одоо a-ийн 3 зэргийг үрчгэн a-ийн за 15 зэрэг гэж бодъё. Тэнгүүд одоо энэ чинь одоо энэ зэргийн суурь буюу энэ хэсэг нь хивэндээ үлдээд тэгээд 3 дээр нэмэх нь 15. Тэнцүү a-ийн 18 зэрэг. За энэ одоо зөвхөн одоо нэг юм a ма x mix гэд энэ дээр л зөвхөн бүтэх юм уу гэвэл бас үгүй. Одоо зөвөр чинь адилхан гэвэл x дээр нэмэх нь 2-ын кубыг үрчгэн x дээр нэмэх нь 2-ын 5 зэрэг гэх юм бол одоо энэ чинь бол яг ингэж төсөөлөх хэрэгтэй байхгүй юу? X дээр нэмэх нь 2 гэдгийг одоо x дээр нэмэх нь 2 гэдгээр харахгүй. Одоо энэ хоёр нь энэ x дээр нэмэх нь 2 гэдэг нь өөрөө нэг тоо юм аа. Одоо өөрөө одоо y гэдэг тоо ч юм уу. Эсвэл энэ өөрөө нэг алим юм аа гэж харчих хэрэгтэй байхгүй юу? За тэгээ одоо энийг алим гэж төсөөлөх юм бол одоо алимны 3 зэргийг үрчгэн алимны 5 зэрэг. Тэгэд тэнцүү алимны 8 зэрэг. 8 зэрэг гарсан шалтгаан нь одоо энэ ч x дээр нэмэх нь 2-ын 3 зэргийг үрчгэн x дээр нэмэх нь 2-ын 5 зэрэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт энийга x дээр нэмэх нь 2-оо бид нар алим гэж бодсон. Тэгвэл одоо алимны 3 зэргийг үрчгэн алимны 5 зэрэг гээд энэ яг энэ хоёр бодлогон дээр хийсэн бодолд явагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо x-ийн адилхан байх юм бол суурийг нь хэмдээ бичээд тэгээ зүгээр энэ хоёр тоо энэ зэргийг нь нэмчихэд болно гэсэн. Одоо тэгээд энэ одоо яг энэ бодлогын хариу нь болохоор x дээр нэмэх нь 2-ын 8 зэрэг гарч байгаа гэсэн үг шүү дээ. Энэ аль нь ч өөрөө x дээр нэмэх нь 2. За ихтэй бас өөр одоо юу жоохон төөрөлддөг байж магадгүй нэг хэсэг байгаа юм уу? Одоо зөөр за одоо өөр төөрөлддөг хэсэг гэх юм бол a-ийн 3 зэргийг үрчгэн m-ийн 4 зэрэг. Энийг бас жоохон үржихдээ төөрөлдөд ээж магадгүй гэж би зөвөр таамаглаж байна. Одоо энэ дээр бол үржих ямарч боломжгүй шүү дээ. Энэ хоёрын суурь нь буюу энэ a-ийн хоёр ч шал өөр хоёр тооч одоо ер нь үсэг байгаа шүү дээ. Тэнгүүд энийг үржих боломжгүй юм чинь зүгээр л a-ийн 3-ыг үрчгэн m-ийн 4 гэд энүүгээр нь бичнэ шүү. За энийг ер нь бодож байгаарай за.
За одоо үрчим нь тийм байж. Тэгвэл одоо хуваах нь яах юм бол гэж бодож ивэл хуваах одоо x-ийн 4-ийг хуваах нь x-ийн 3 гэж бодъё. За үрчим нь хэрвээ энэ x-ийн зүгээр зэргүүдийн нэмжлээ. Тэгвэл хуваах юм бол x-ийн зэргүүдийн зүгээр хасчил болно. x-ийн 4-өөс хасдаг нь одоо x-ийн 4 зэргээс тэр нь 3 зэрэг гээд одоо x-ийн 1 зэрэг буюу x өөрөө гарна гэсэн. За энийг одоо y дээр үзье л да. y-ийн 5 зэргийг хуваах нь y-ийн 2 зэрэг. Тэгвэл энэ чинь y-ийн 5-аас хасдаг нь 2 буюу y-ийн 3 зэрэг гарч байна. Тэгээ бас энэ ч одоо y-ийн 6-ыг хуваах нь y-ийн 2 аа штэ. Одоо энэ чинь зөвхөн хуваах гээд энэ тэмдэг чинь л ийм болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Хэвтэй болчихж байгаа. Тэгээ энийг бас яг адилхан y-ийн 6-ыг хасах нь 2 гээд y-ийн 4 зэрэг. Ингэж бодноо. Тэгээд бас нөгөө сая үржигтэй адилхан. Одоо y-ийн 6 байгаад y-ийн 6 хуваах нь a-гийн 6, a-гийн за 5 гэж бодъё. Тэгмүүд энэ ч одоо энэ хоёр суурь нь өөр болохоор бас хуваагдахгүй гэсэн. Энэ бол энэ тоог энэ нэг яг ийм хэвээрээ л байна. За өөр одоо хэрэгтэй юм гэвэл за x-ийн 6-ыг өөрчгөн x-ийн 6 ч гэдэг юм. Энэ дээр зүгээр энэ зэрэг нь их байлаа гэд энэ яг өөрчлөгдөхгүй зөө. Бас л x-ийн 6 дээр нөх нь 100 болоод x-ийн 106 болдог ч юм уу те. Ийм болно гэсэн үг шүү. За тэгээ үцээ ба баттгаад нэг хитэн бодлого байгаа. Энэ бодлогод энэ бодлогуудыг ерөнхийдөө бол бодоод тэгээд хариултын өөртөө гаргаад за тэгээд хэрвээ намайг хайхаар бол тэгээд яг хариултын хэрэг асуулмаар байвал тэгээд намайг хайж болоод асуухгүй. За баяр та.